Өнөөдрийн хичээл бол англиар хүн хоолнд урих хэллэгүүд. Өнөөдөр бүгдээрээ бусдыг хэрхэн ийдгээр оройн хоолнд урих, мөн урилгад яаж хариулах талаар суралцах болно. Найз нөхдийн дунд энгийнээр урихдаа. Are you free for dinner tonight? Гэвэл өнөөдөр оройн хоолнд завтай юу гэсэн утгатай? Харин Do you want to grab a bit? Гэдг нь хамтаа юм идэх үү гэсэн маш түгээмэл хэллэг юм. Арай албан ёсны эсвэл хүндэтгэлийн хэлбэрээр Would you like to join me for dinner? гэж хэлдэг. Энэ нь та надтай хамт оройн хоолнд орох уу гэсэн утгатай маш ээлдэг асуулт юм. Цаг болон газраа тохирохдоо. How about 7 o'clock? Гэвэл 7 цагт ямар вэ гэсэн утгатай. Харин Shall we meet at the Italian restaurant? Гэдэг нь Итали ресторанд уулзах уу гэж санал болгож буй хэлбэр юм. Урилгыг баяртайгаар хүлээж авахдаа I'd love to гэж хэлээрэй. Энэ нь дуртай тгий гэсэн утгатай. Мөн That sounds great. Гэвэл сайхан сонсогдож байна гэж зөвшөөрч байгааг илэрхийлнэ. Хэрэв завгүй бол ийдгээр татгалзах хэрэгтэй. I'm afraid I can't make it tonight. Гэвэл харамсалтай нь би өнөөдөр орой амжихгүй гэсэн утгатай. Үүнийхээ араас Maybe next time. Буюу дараагийн удаа болох уу гэж нэмж хэлж болно. Хэрэв та даах гэж байгаа бол It's my treat. Эсвэл It's on me гэж хэлээрэй. Энэ хоёр хэллэг хоёулаа би даах юмаа гэсэн утгатай маш амьд хэллэгүүд юм. Өнөөдрийн хичээлээр англиар хүн хоолнд урагтаа ашигладаг чухал хэллэгүүдийг сурлаа. Баяртай.